Сайн байцгаана хүүхдүүдээ. Асын хорон хичээлийн хураах хувиргал. Хичээлийн зорилго маань сонин нийтлэлийн голсноо алдагдуулахгүйр гол агуулгыг хураанд төвчүүлж бичих. Эхийн хувиргал гэж юу вэ? Их цогцлборын утга санааг хураах, дэлгэрүүлэх, цогцлборын дотор өгүүлбэр цогцлборын байрыг солин сэлгэх, нэг утга санааг өөр нэгжээр илэрхийлэх, хэлбэрийг солих зэрэг өөрчлөх эхийн хувиргал гинэ. Бид нар өнгөрсөн хичээлүүдээр үзсэн байгаа. Хэлний хувиргал гэж юу вэ гэхээр бид нар үг бүтээвэр, өгүүлбэр эхийг хувиргаж, дэлгэрүүл салаалж, тонгоргож болдог. За тэгвэл энэ дээр эхийг хураах хувиргалыг үзэж байна. Эхийг уншиж утга санааг сайтар ойлгосны дараа тулгуур үгсийг нь олж гол санааг гарган ярьж өчхийг эхийн хураах хувиргал гэнэ. Дэлгэрүүлэгч үг өгүүлбэрийг хурааж бичгээд эхийн утга санаа алдагдахгүй. Юуг анхаарах вэ гэхээр бид нэр эхийг уншиж сайтар ойлгох, тийм ээ? Эхийн гол утгыг хадгалсан түлхүүр өгүүлбэрийг ашиглан эхийг хураах ёстой. За эхийг хувиргал хийх дараах арга нь түлхүүр үгээр хураах, эхийн гол санаагаар илэрхийлэх, түлхүүр өгүүлбэрээр хураах, хэлцээр хураах гэсэн аргууд байдаг. За тэгэхээр бүгдээрээ сонин нийтлэл их гэж юу юм бэ гэдгийг эсрэгээр саная. Хэрэг явдлын учир утгыг тайлбарчлан тайлбарлах, мэдээлэх, дамжуулах, зорилготой учир зүй нотлогоо хийдэг бичгийн найруулгыг сонин нийтлэлийн найруулга гинэ. За сонин гэдэг ихээр мэдээж нийтэд зориулсан олон нүүртэй хэвлэл мэдээллийн тогтмол хэвлэлийг хэлж байгаа. За нийтлэл гэдэг ихээр уран зохиолын бус найруулга бүхий үргэлжлсэн үгийн хэлбэртэй тусгай сэдвээр бичигддэг хэвлэл мэдээллийн бичлэгийн нэгэн төрөл болох нэ. Сонин нийтлэл их гэж юу яг чинь. За сонин нийтлэл найруулга гэдэг маань ямар ялгаатай юм бэ гэдгийг эндээс сэтгүүлээ харна. Сонинд бол мэдээж мэдээ, сурвалжлага, реклам, сурчлагаа, тойм зэрэг багтдаг бол нийтлэл ярилцлага, шүүмж, шог нийтлэл, уран нийтлэл орно. Найруулга болохоор эссе, тэмдэглэл, уншигчийн захидал, хөрөг найруулал зэрэг багтдаг. За эхийг хураан бичих аргуудыг хэдүүлээ жишээгээр тайлбарлаж харъя. Түлхүүр үгийг олох замаар утга санааг хураана гэж. За соёлын бүтээлцээр 2024 тэмдэглэнэ. Соёл спорт аялал жуулчин залуучуудын яамнаас 2024 оны 11-р сард соёлын бүтээл царыг улс даяар тэмдэглэх гэж байна. Бүтээл царын үеэр соёлын өв, урлаг, уран бүтээл, соён гэгэрл, спорт гэсэн 4 чиглэлээр 2000 орчим ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хвшлийн 500 орчим байгууллага уран бүтээлчийн оролцоотой зохион байгуулна гэж. За энэ дээр соёлын бүтээл цар гэдэг маань хоёр удаад давтагдсан байна, тийм ээ? Олон удаа давтагдсан гэсэн. За мөн соёлын өв, уран бүтээл, соён гэгэрл, спорт гэдэг гол санааг илэрхийлж байгаа үгс байна. За түлхүүр үгийг олоорой гэж байна. За түлхүүр үг нь бол эхийн сэдв гол санааг тодорхойлоход чухал нэгж байдаг. Тэгэнгүүтээ ихэд энэ олон давтагдсан энэ гол санааг илэрхийлэх чухал үгсийг бид нэр түлхүүр үг гэдэг гэсэн. За түлхүүр үг орсон өгүүлбэрийг бид нэр түлхүүр өгүүлбэр гэж ойлгоно. За тэгэхээр ингээд энэ түлхүүр үгээрээ одоо утга санаагаас хурааж болдог байна. За дараа нь бид нар тэгвэл чухал мэдээлэл, чухал бус мэдээллийг ялгах замаар хураанд төвчлөх аргыг одоо харцгаая. За эндээс эндээс яг чухал мэдээлэл нь аль нь юм бэ гэдгийг бид нар ялгаснаар энэ бол хураанд төвчлөх нэг арга болтгоо гэсэн. За тэгвэл эндээс чухал мэдээлэл нь юу байсан бэ гэхээр соёлын бүтээл царыг одоо улс орон дээр тэмдэглэж байна. За бүтээл царын үеэр соёлын өв, урлаг, уран бүтээл, соён гэгэрл, спорт гэсэн 4 чиглэлээр нь 2000 орчим ажлыг зохион байгуулж байна. Энэ бол чухал мэдээлэл нь байжээ хүүхдүүдээ. За хоёр дахь гэсэн нь болохоор бид нар бидаач хийх ёстой хүүхдүүдээ. Тэгвэл эхийн хувиргалын тухай эдгээр зүйлүүдийг уншина. За хураах гэдэг нь юу юм бэ? Тийм ээ, эргээс сэргээн санаа багшаахаас ярьсныг сэргээн санаа заанд хураах арга чухал бусыг ялгаад чухлыг нь ингэж үлдээж аваад хураах ийм арга байна. За нийтлэлт ийм хувиргал хийх аргууд байдгаа гэдгийг уншиж үзээд за бүгдээрээ бие даах ажил хийнэ. За багшаахаа өгсөн түрүүний одоо соёлын бүтээл цар 2024 гэдэг бүгдээрээ түлхүүр үгээр хураан чухал мэдээлэлээр нь хураах хувиргал хийж гэрээ. За мөн доор хоёр линк рүү орж бие даалтаа хийхээс өмнө нэмэлт мэдээлэл хичээлүүдийг үзэж олно.